За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Төсгөл аймгийн Мөрөн сумын Састран аймаг газрын зарчим ажлын албаны аж ахуй хариуцсан менежер Бүрөөсрөн гэж хүн байна. Одоо иргэд та бүхэнд бас анхааруулах зарим зүйлүүдийг ярихгүй бол үнэндээ болохгүй юм байна. За ялангуяа энэ ногоон байгууламжийн зурвас хашаа хайс руу одоо малчид малаа оруулж одоо тэр олон жил арчилж усал тордож ургуулж байгаа ногоон байгууламжуудыг одоо сүйтгэүүлэх. За дээрэс нь одоо энэ 27 мянган метр хашаа хайсыг одоо хүүхдүүд багчуу согтуу улсууд согтуугаар дээрээ ирж жолоож байгаа иргэд одоо мөн байгалийн зайлшгүй одоо хатраа булгаанаас болоод нийтийн эзэмшлийн зам талаа өмч хөрөнгө одоо аягүй их эвдэрч гэмтэж байна. За энэ дээр одоо иргэд та бүхэн жоохон бас нийтийн эзэмшлийн зам талбай өмч хөрөнгөндөө бас ариг гамтай хандаж өөрөмсөг байдал үүсэхгүй бол одоо 7 хоногт л одоо нэг 7-оос нэг 10 гаруй ширхэг хашаа хайс эвдрэх ногоон байгууламж руу одоо малаа оруулах зэрэг маш их эвдэрлүүд гарч байгаамаа. Энэ эвдэрлүүд маш их хөрөнгө санхүү шаардаж одоо засвар үйлчилгээ хийж байгаа болохоор одоо бас төрийн ажил үйлчилгээ нийтийн эзэмшлийнхаа өмч хөрөнгөнд анхаарал хандуулахад иргэд та бүхний одоо оролцоо маш их хэрэгтэй байгааг одоо энэ ташранд дурдах гэж одоо энэ яриаг өгч байгаамаа.